Эрүүл сэтгэл зүйтэй, зөв бодолтой, эерэг хандлагатай бие хүнийг бий болгож төлөвшүүлэхэд эцэг эхийн хоорондын эрүүл харилцаа бие биенээ хайрлах, халамжлах, хүндлэх үйлдэлээс эхэлдэг. Өөрөөр хэлэх юм бол хүний сэтгэл зүйн эрүүл байдлын 90% нь эхийн хөвлөд дөнгөж бүрэлдэж эхлэх үе буюу өр хөврөлийн үеэс эерэг байх уу, сөрөг байх уу хэмээх суурин тавигддаг. Хүн анханасаа арх тамхины хамааралтай байдаггүй, хүн анханасаа худлаа ярьдаггүй, хүн анханасаа мөрийтэй тоглоо мансууруулах бодисын донтолттой төрдөггүй. Энэ бүх сөрөг, зан үйл, зан төлөв нь өнгөрсөн 0-5 наснд нь эцэг эхийн харилцаа хандлага ямар байсан бэ гэдгийн үр дүн бас илрэл юм. Тиймээс сэтгэл судлалын шинжлэх ухаанд хүний сэтгэл зүйн хөгжлийн хамгийн чухал нас нь 0-5 нас гэж үздэг. 0-5 наснд хүүхдийн эцэг эхээс авах, хайрлуулах, халамжлуулах хэрэгцээ бүрэн хангагдаагүй хүүхэд нас биеинд хүрсэн хойноо сэтгэл зүйн янз бүрийн эмгэг болон асуудлуудад орох эрсдэл нь маш өндөр болдог.